хамгийн анх биднийг очиход та бол биднээс юу гэж хүссэн бэ гэхээр биднээс аюулгүй байдалд аюулгүй хамгаалтанд авч өгөөч. Хоёрдугаар болохоор хэвлэл мэдээллийн байгууллагад ерөөсөө хамааргүй мэдээлэл өгмөөргүй гэж хэлсэн байна. Тэгсэн. Тэгэхээр үннийг тогтоохын тулд энэ одоо мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн одоо хэрэгслээр цааш нь заахыг зөвшөөрөх. Одоо зөвшөөрнө. Шууд зөвшөөрнө. Тэгэхээр энэ бол бүх хүмүүст хандж хэлж байгаа залруулга. Ер нь зураг мураг гаргасан ч болно. Би бүр баярлж байна. Тагдаад барьж өгсөн та нар гэж уурлаг аав. Ханыг одоо дахиад бариад харыг стаку таа гэдэг. Тэгээд үгийдэд унгаад таатуу. Тэгээд нөгөө ингээд тэгтээд ингээд хатид тэгтээд тэгээд махан гатгээд бүр хэлсэн уулагдаад бүр ингээд ангаат. Тэгээ яасыг цагдаад хилдэг ингээд хүүхд мөхт рүүгээ дайрсан юм шүү ч тэгдээ харин. Тэгээ одоо өнөөш нь бүгдөө ингээд чинь гүйцэн гэ. Тэгээ би ээж дээр энэ одоо энэ том 8 дугаар би энэ хоёроо явуул цагтаад үүдүүлсэн. Хүүхдийг тийм болгочод байхад цагдаа 50-аад явуулчих байгаа юм уу те ер нь. Тэгээ даалтанд гаргацсан байгаа байхгүй. Энэ чинь би хэлсэн энэ баян зүрхийн цагдаан дээр ер нь ихэнх нь мэддэг байхгүй юм аргачлаг юм. Тэгэл ингээд эрүүжүүлэлт ороод гараад ирдэг. Тэгэхээр бидний яг очиод ингээд яхад бол эцгийн дахиад сурлаад явуулчихсан. Тэгээд тэр хүчээр дахиад одоо хүмүүстэй татсан байсан. Тэрийг бол нөгөө чойлж ирсэн шүү дээ 6 настай. Тэгэхээр тэр ямар хөө зүйлс. Тэр бол ингэсэн байхгүй. Тэр их буруу яг цагдаанд бол хэлэхэд ийм байхгүй. Тэр айгүй хэмжээний хариусан тэр 40 зам зүйл. Тэгэхэд өөрөө хүүхдээ ийм ямар болгоцсон. Тэгээд би цагдаа түргэн дуудаад өгцсөн байхад тэр дүүн Батбар гэж залуу даалтанд авсан байна. Тэгэхэд даалтанд авсан байхад яг өөр дээрээ баримжаад маргааш нь юмс хөтөө ирээд ахны хатны бүгдээ нэмэн гэдэг юм гэж амар ингэж ойлгосон. Би ирээд би цагдаа дуудсан. Тэгэхэд цагдаа дээр хоройгоо дүүгийн дээр шумлжаад өглөө нь энэ хүмүүс надад тусгаад ингээд яг ингээд хүмүүс ингээд туслахад энэ рүү яаралтай ингээд шалгалтай байхад цагдаа дээр байцаал өгсөн. Тэгээд байцаал дэмэл өгсөн. Тэгэхээр тэр өмнө өрөөнд суулжсэн зүрх гарсан. Тэгэхэд бол яг эцэг нь зүрх гарсан. Яг зүрх гарсан. Тэгэхээр хэлж байгаа юм ямар ч биш юм тэр чинь буруу байхгүй юу? Одоо хүн наадахад ихэр хөвгтэй юм байхад даалтанд тэгээд тэнд хамуулаа. Тэгээд дүүдэн даалтанд өгчөөд эргээгээд ингээд яг юу ч болоогүй шүү. Зөрөөд ичихгүй хүмүүс энийг гаргаж хахад тэр би хамаасан хүмүүс яг хажууд байжсэн. Тэр наав юм гимшсэн янз байсан. Юус байгаагүй. Бүр юу ч болоогүй шүү. Би л ичээд ингээд би бүр хараад зөөрөд ич шүү харж хахад юу ч болоогүй санагдаж шүү. Тэр отхон юм байцаагч хүртэл. Дүүн даалтанд авсан сая ирчих. Би юу ч болоогүй шүү. Тэр байцаагч хүртэл гэж хэлсэн. Одоо хүртэл надад ирж байцаал аваагүй. Өөртөө байцаал. Аваагүй уг нь ирж авах ёстой эмчилж очиж чамнаа гэж ингэсэндээ би эмгэрөө ингээд яалтаа тусмд үзүүлээд ингээд тэр хоёр газрын хүмүүс ингээд өөрийнхөө унаад ихтэй ингээд аваа явж байгаа заавал байцаал төгсөй гэдэг. Тийм. Тэр өдөр чинь нэгд өдөр байсан шүү дээ. Тийм нэгд өдрийн өглөө тийм. Өнөөдөр 5 дахь өдөр 18-ны өдөр 17-ны өдөр болж байна. Тэгэхээр энэ хоногийн энэ өдрийн усанд ерөөсөө ирж байсан. Ерөөсөө ирээгүй. Ердөө яг тэр өдөр бол маргааш баш байцаал давна гэдэг хүчрхийлсэн үндэсний төв өмгөөлөгч аз жаргал гэдэг хүүхэнд ярьжсэн шүү дээ. Тийм ярьсан. Тэгээд би маргааш нь та айл хүндэд хэлээрээ би очивсан. Би хэлээд энэ ингээд хэлээ гэхэд Эрдэнэ удаа та цагтад ирж өгчсэн. Би олон удаа байж өгчсэн. Их гараад ирсэн. Ерөөсөө эрүүжүүлэлт өгөөл өглөө нь гараад ирнэ. Хамгийн дээд нь захиргааны хэмжээж байдаг юм байна. 30 хоног. Хамгийн сүүлд би өөрөөс нь бол ингээд нүүр тэгшэрчээд бүү хазуулцаад юм. Битүү юм халуураалсан амар хүүхдэж хөөж чадахгүй хүмүүхэн дээр садсан. Тэгэхэд би одоо барьж бүргийн номлын гэж байцаагч байгаа. Тэрэнд өглөөхөд 72 цаг суугаад гараад ирсэн. Тэгэхээр та өөрөө ямар хөвчлөлтэй вэ? Цэцэрлэгийн дуугч юм шиг. Дуугч би багш шүү дээ. Тэгэхээр цаашаа хичнээн жил одоо цэцэрлэгт багшилсан. Би мэрэгчлэрээ 5 жил багшилсан. 5 жил цэцэрлэгт багшилсан тийм. Би өөрөө Баянгар нартай Баянгар аймагт би 3 жил. Эрдэнэ хотын би 17 цагт 2 жил багшилсан. Тэнд бас би тэндээс би бас медаль авч ирсэн. Бас одоо ч гэсэн 10 жил өмнө ч гэсэн тэнд бас миний зураг байж л байгаа. Маш олон мэдээлэл гарсан. Одоо нийслэлийн хүүхдийн төлөөх газраас хүүхдүүдийг ингээд хэвтүүлсэн, хамгаалсан. Нэг бол одоо хүний эрхийн үндэсний комиссар одоо хүүхдүүдийг хамгаалтанд авсан. Өнөөдөр л одоо Баян зүрх дүүргийн одоо нэг мэрэгчлэлтэй орлогч дарга тийм. Хүүхдийг бол ихнэлхээс хэвтүүлсэн гэдэг л даалтан хэвлэлээр мэдээ өгöd байгаа байхгүй. Тэр энэ хэр өнөө бодит мэдээ. Тэр бол хотлоо.
Ерөөсөө яг над тусалж байгаа нь нэрийг төвлөсөн одоо төвшөлтэй тэмцэх төвийнхэн тэр ландуун тохоо тэр хүмүүс тусалсан. Эмнэлэг төвлөсөн хүүхдэд дарах хэмжээ авсан хэмээн дээр хүмүүс төвлөж байгаа өдөр бол хоёрт ярьж байгаа. Өөр ямар ч тэр дөрөвнөөс хүмүүс ирээгүй. Эмнэлэг төвлөж байгаа тохиолдолд хүмүүс эрэхтэй янз бүрийн юм асуугаад ингээд бодлоо ингэж ирсэн. Шууд янз бүрийн юмсан гэж байна. Тэгэхээр одоо тэр нийслэлийн хүүхдийн төлөөх газар хүний эрхийн үндэсний комисс гэдэг тэр хүмүүс яриад байгаа мэдээлэл нь бол нэгдүгээр худлаа, хоёрдугаар тэр хүмүүс хүүхдээ өөрөө дээр хараагүй нэг шөнө тань дээр уулзаг юм байна шүү дээ. Тийм үнэн. Гэхдээ тэр цагдаад хандж хэлэхэд бол миний хувьд бис нэг үг хэлмээр байна. Яагаад хэлмэж байгаа байхгүй. Тэр хүүхэд ингээд өчнөө ингээд цусаалтсан, литр ан цусаалтсан ингээд зүрхэн талдаа ингээд ангааз ийм аимшиг байдалтай байхад бас яаралтай ирсэн тэр 102-ын цагдаа 103-ыг байрлсан. Тэр тусмаа тэр госпитал эмчт. Тэр эмч зураг аваад бол би тэгж хурдан хийж байгаас нэг бол тэр өдөр тултаа манай бас газар зайтай хоол. Тэгэхэд би тэр нэг байцаач гэдэг юм дэлмээр авахгүй. Байцаалт өгөх гээд намаас шууд тэгж баг цагийн жавхад цагдаа хүүхдийн юм юу байцаалт гэдэг хүүхдэд тэгээд ингээд цамцлан одсон юм гэдэг өгч байгаа. Чи юу болсон байцаалт өгөх байцаалт баг цамцлан хасаад таацсан тэр цагийг мэдэхгүй. Тэгэхээр цагдаа надад хамаагүй юу байцаалт гэдэг хүүхдээ ингээд ингэсэн. Тэр хүүхдээ тэгээд тэр очиж авсан юмчтэй өгөх байлж байгаа. Яг тэр орой нэг заазуурдуулдаг орой яг тэгсэн юм байна шүү дээ тийм. Хүүхдээ тэгээд орсон чинь тэгэхээр байцаалт өгөх. Тийм байцаалт өгөх гээд хүүхдийг аваад ингэнгүүт ээж нь үдэн дээр байлгачээ гээд дандаа ингээд туслаад байгаа. Энэ хүүхдийн төлөө гэдэг одоо энэ хамгийн гол энэ миний болсон хууль мөр батлаасаа бас тийм. Би энэ дээр бас нэг хууль мөр. Харин яг зөв одоо энэ хууль эрхцэн орчин өнөөдөр тэр эцгийг нь тавиад явсан цагтааг буутгахээс илүү өнөөдөр тавьж болох тийм хууль эрхцэн орчин байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар бол ингээд заавал өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Тэгэл та нэг хурж ирэл цагдаад мэддэг эргэж хурж ирэл яасан их цагдаад мэддэг. Эргээд бүр үнцэн гэж бодож яасаа цагдаад болж өгдөг. Одоо ингэ бүр ингээд бүр хонцон болцсон хүн жаахан ингэ эрүүл болгонгуудаа ууж байгаадаа юу гэхээ мэдэхгүй биш мэдчихэж байгаа байхгүй. Ясандаа яг мэдчихэж байгаа. Мэдчихэд бүр ингээд айгүй бүр одоо хараатан шиг хүн өнөөдөр өөрөөхтэй ч юм уу хань ажиллаж зогсож болно. Хаацсан сүултээ мэсэн төрнөд чинь тухайн юмтай холбоотой ш. Эцэс тэр өдөр ингээд хүүхдгүүний гэсэн өнөөдөр ингээд сайхан би өөрөөхтэй хангам энэ чөлөөд явах уу? Бидэд би халзурцсан юм. Одоо би бүр баярлаад ингээд одоо энэ үнэхээр баярлалаа гэж нэр хэлж байна. Ингээд энэ хүмүүстээ баярлж байна. Тэтэр нэр үнэхээр яг үнээр хэлмээр ээж гэж энэ бол нэрэ тоглоом биш нэр нь ингээд нууц байна. Би үнэ хэлмээр байна үнэхээр. Одоо миний ээж ах дүүн бүр ойлгож биехээсээ болгуулаа. Тэгэхэд одоо мэдлээсээр одоо янз бүрийн ташуун мэдээлэл яваад юу болоод байгаа юм бэ гайхаад хүүхдийн нэгцэнгтээ чин зүйлээсээ тэгэнгүүт энэ хоёр байгууллага талархаж байгаа. Одоо тэгээд манай ээж нь сэтгэл хөдлөлөө өндөр одоо нойргүй байсан нойртой чинь миний охин ашгүй дэйдэ хүүхдээ ингээд ийм сайхан хүмүүсийн сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянгаар ингээд миний охин талархах тийм хүмүүс өнөө шинэ эмнэлгийн нэгтэл маш сайхан хүлээж авсан тийм тэгээд энэ таны туршил аюулгүй маш одоо баталгаатай нөхцөл байлгалаа таны одоо жоохон охинчин хүртэл одоо гоё сөүлэлт хийчихсэн байна тэгээд тэр хүмүүс бас баярлалаа гэдэг. Энэ одоо энэ гэмтлийн нийгмийн ажилтнаа дээр сүлэгч шинж чаргалтай тус болсон дээр зөвөр граныг өмсөж үлдсэн тэр юмнаас хамтсан. Тэр эмч туссан. Тэр мэслийн эмч туссан. Тэр эмч маш их туссан. Өдрийн 2 цаг 45 минутанд ихэд 10 цаг 30 минут хүртэл тэр эмч бол энэ удаа хэмжээ авч өгсөн. Тэгээд дуудлагын дундуур нь явсан. Энэ эмчхэн бас баярлж байна. Яг бол ингээд эрчим эмчтэй бүх юм ингээд хийж байна. Энэ бүгдийг бол одоо энэ лампон тохоо хөшөлтэй тэмцэхтэй тийм энэ хоёр энэ хүмүүс л энэ зүйлж гисэн. Тийм байхгүй бид нар бас ингээд авчиргүй нэг юм мэдээлэл ингээд одоо танд тусалж байгаа гэдгээрээ бид нар гоё харагдах гэдэг байгаа биш. Би өнөөдөр энэгээр нэг шоу хийх гэдэг байгаа биш. Бид нэр бодит тусламжтай зүйл хийх хүссэн. Маш олон хүмүүс тэгж бодож байгаа. Тэгээд цаашдаа бол ингээд өнөөдөр энэ эмнэлэг дээр ирээд ингээд эмнэлэг төвтүүлээд орчих юм биш ээ. Цаашдаа бид нар туслууд тулсан шиг тусламаар байна. Тэгэхээр эргээд маш их итгэл танд очсон байгаатай адилхан тэр хэмжээний хариуцлага байгаа шүү гэж. Тэрийг юу ч бид чадах ятгаараа газрыг хай, гэрийг хай, тэр ажлыг хай. Цаашдаа сайхан амьдрах итгэл байгаа зү. Би одоо энэ ингээд энэ хүмүүстэй би сэтгэл үнэхээр гоё өндөр баярлалаа.
Энэ эмэгтэй ирснээр би ч нөр бүтэн нойртой хэмжээ хүүхдийн би ч сайхан болж ингээд үнээр байлаа. Ямар сайн энэ хүмүүсийн хатгийн наахгүй юмсан одоо нэг сайхан амьдрамаар илүү өгдөг байсан. Одоо яг багшийн ажлыг чинь гэж болно ч юм уу ажил хийгээгүй. Зургаан сарын ингээд амар чинь нэр одоо би хоцрогдсон сэвч юм чинь өөрөөр өөрсөө ажиллах бүхэн чадна юм учраас өөрөөр Yeah. Зүудэлгүй тэнгэрийн мандалт хорийн үлснүүдээ Зүсрэт шгисэн оросойдо намерацинг